2026 оны хэртэлт маань Бомбей ордонд ямархуу нөлөөллөг авчрах вэ? За энэхүү мэдээллийг оруулж чадлаггүй сүлд нь үлдээсэн байгаа. Тэгэхээр энэ мэдээлэл дээр зөвхөн Бомбей ордныхны тухай хэртэлттэй холбоотой мэдээллийг бол оруулж байна. За тэгэхээр Бомбей ордныхны маань хувьд ялангуяа Бомбей ордны мандалттай хүмүүс ирж байгаа энэ хэртэлт маань дараагийн 1 жил 6 сарын турш таны мандаж байгаа ордон дээр буюу мандалт ордоор илүү их хэртэлтийг бол ярьж байгаа. Тэгэхээр мандалт орд ямар чухал үүрэгтэй бэ гэхлээр мандалт ордоос ахуулан таны яг аль хэсэгт чинь хэртэлт юу авчрах вэ гэдгийг илүү харж өгдөг гэсэн. Тэгэхээр мандаж байгаа ордонд чинь хэртэлт болсноор таны хувьд илүү өөрийгөө таньж мэдэх, өөрийгөө сорж ойлгох. За тэгэд өөртөө юу чухал, юу хэрэгцээтэй, юу таардаггүй, ямар зүйл танд илүү эерэг өөрчлөлтүүдийг авчрах уу гэсэн юм олон шин нээлттэй сонголтуудыг амьдралдаа хийж эхлэх нь байна. Ялангуяа мандаж байгаа орд маань Бомбей ордонд байгаа хүмүүсийн хувьд гадаад үзэмж байдал, бие авч явах байдал, бусдад харагдах байдлаас гадна өөрийнхөө чаддгүй зүйлүүдийг илүү их чадаж сурахыг хичээх. За дээрэс нь өөрийнхөө нийгэмд эзлэх байр сууриа илүү их зөвөр илэрхийлэх. Бомбей орд маань өөрөө маш их нийгэмшил сайтай, харилцаа сайтай, нөхөрсөг ийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ маань илүү их нэмэгдэж та илүү олонний нүдэн дээр ил тод гарсан ажлуудыг хийвэл илүү олон амжилтуудыг энэ үеэр татах нь байна. За нөгөө талаасаа бас таны хувьд альва зүйлд их тийм мэдрэг үнэрч чанар болох бүрэн боломжтой. За нөгөө талаас таны хувцлалт бие авч явах байдал хүртэл асар их олон өөрчлөлтийг татхаас гадна өөрийнхөө хувьд ямар нэгэн зүйл таныг хааж байгаа, блоклж байгаа, хаалт үүсгэж байгаа бол энэ болгоныг өөрчлөхийг хүссэн, өөрийгөө олж нээсэн ийм томоохон хүсэл сонирхолтой ийм хүсэл сонирхлыг илүү их олж харсан олон боломжуудыг олж нээсэн ийм таатай үе бол эхэлнэ. За хувь тавилангийн зангилаан толгой хэсэг буюу раху ямар нэгэн байдлаар бархасууд гарагтай адилхан ийм нээсэн, тэлсэн ийм энергиудыг бол өгдөг. Тэгэхээр таны хувьд бол энэ үеэр өөртөө олон боломжуудыг татна. Гэхдээ энийг та араас нь яваад шүүрж авахад тодорхой хэмжээний танд хүсэл сонирхол байх ёстой. Бас дээрэс нь өөрийн болгож газардуулахад нэлээд хүч хөдөлмөр орох нэ гэдгийг бол ойлгох хэрэгтэй. За нөгөө талаасаа таны харилцаа холбоон дээр хэртэлт маань өөрөө сүүл хэсэг нь бол шаравж байгаа. Тэгэхээр энэ сүүл хэсэг бол таны хувьд харилцаа холбоон дээр хин нэгэн үнийг хайхаасаа илүүтэйгээр өөрийгөө хайж нээж олох гэдэг ийм хүсэл сонирхол руу илүү их автах. За дээрэс нь гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд гэхэд гэр бүлийн харилцаа маань илүү их тогтворжин, үл ойлголцлууд арилна. Харин ганц биеуд маань 7 сараас хойш харилцаа холбоон дээрээ хин нэгэн хүнтэй уулзрах, гэр бүл болох боломжтой хүнээ олох ийм бүрэн боломжтой үе бол эхэлж байна. За нөгөө талаасаа таны хувьд амьдралдаа дандаа хэд их өөртөө итгэлтэй, эго өндөртэй ч юм уу хүмүүсийг татдаг бол ирж байгаа энэ 1 жил 6 сарын дотор та илүү их сүнслэг, магадгүй илүү их дүлгөөн тайван, эсвэл илүү их амьдралын мөн чанарыг ойлгосон хүмүүстэй илүү их харилцаа үүсгэж, илүү их ойлгох бас бүрэн боломжтой юм уу эхэлнэ. За ямар ч тач Бомбей ордныхны маань хувьд зорьсон зорилго, хүссэн хүслийнхаа араас маш олон сонголтууд таны өмнө араасаа гарч ирэхээс гадна өөрийгөө олж нээсэн энэ дараагийн 18 сар бол таны амьдралд маш тод чухал харилцаа холбоо, бас нийгэмд эзлэх байр суурийг олоход нөлөөлөхүйц юм үйл явдлуудыг татах нэ.